аймгийн мэрэгжлийн хэлтийн газраас 2020 оны 4-р сарын 1-ээс 4-р сарын 30-ны хүртэл сэрэмжид хормонгүй гэсэн санаачлах аяныг өрнүүлэн ажиллаж байгаа. Энэ санаачлах аяны хүрээнд COVID-19 халдвар төвчнөөс урдсан сэргийлэх ажлыг үр дүнтэй болгох. Тэгээд одоо энэ олон нийтэд одоо хаварсаад дулаараад одоо наазгаар гадуур их явах маск зүүгээ болсон моён наазгарсан байдлыг жоохон буцаад сэрэмжлүүлж идэвхжүүлэх зорилгоор энэ аяны ажил хийгдэж байгаа. Тэгээд энэ аяны ажлынхаа хүрээнд манай Ховд аймгийн мэрэгжлийн хэлтийн газраас Facebook сошиалаар одоо янз бүрийн бүх төрлөөр одоо гар зураг, эссе бичлэгийн уралдаан, шог зураг энэ төр одоо юу бол энэ бүх төрлөөр одоо энэ урдсан сэргийлэх талаар юу хийж болох нь тэр урдсан сэргийлэхийн талаар тийм Facebook сошиал уралдаан зарласан байгаа нэгдүгээр. Хоёрдугаарт одоо манай мэрэгжлийн хэлтийн газрын залуучууд гадуур энэ зорилт төлөвлөгийн одоо маск авч чадахгүй байгаа, маскгүй байгаа хүмүүст нэг явцсан их нэлж нэг 50 маск үнгөө тараах иймэрхүү ажлыг зохион байгуулаад явж байна. Тэгээ бас гадуур худалдааны төвүүд, захууд, дийлгүүр, бар, рестораны одоо эзэд үйлчлүүлэгч нарт очиж өөрсдөө зөвлөмжөө өгөөд тэгээд манай аянд нэгдэхийг уриалж иймэрхүү ажил хийгээд одоогоор явж байна. Тэгээд манай аяны ажил маань 4-р сарын 30-ныг хүртэл үргэлжлээд явна.